гэхээр та бүхэн ч гэсэн хувь эзэнгээр өөрсдийн хүссэн орон сууцаа аваасаа гэдэг боломжийг бас олох зөвлөөр энэхүү арга хэмжээ зохион байгуулж байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд энд хүрэлцэн ирсэн бас монголчуудаа баярлалаа. Маш холоос ирсэн бас хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. За өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирээд 11 төсөлтэй танилцаад байр авч болно, байр авахгүй ч болно. Тэгэхээр та өөрийнхөө байгаа байраа бас зараад тэр байрныхаа төлбөрөөр урьдчилгаа 60-70% өгөөд үлдсэн 20-30% бас та хувь эзэнгээр байр худалдаа авах боломжтой байгаа шүү. За тэгээ оюутан хүмүүс маань ч гэсэн өөрсдийн сонирхож байгаа орон сууцаа яг урьдчилгаа төлбөрөөр төлөөд хувь эзэнгээр авах боломжтой. За миний хувьд болохоор 5 их сургууль 4 жил сурсан байгаа. Хэлний хэлбэр 1 жил, магистр 3 жил. За сурч байгаа хугацаанд эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч ирсэн. За энэ яг амьдарч байгаа хугацаанд бол 5 жил бол би нэг мөнгө ураагүй. Яг нэг ч төр хураагүй 5 жил. 2011-ээс 2015 онд би нэг ер нь бол нэг ч төр ураагүй. 2 хүүхдийн цэцэрлэгийн мөнгө, эхнэрийн сургуулийн төлбөр, миний сургуулийн төлбөр. Тэгэл болоо. Мөнгө бол гэрээний ажилчдаас би илүү ажиллаж ирсэн. Хэлний итгэлийн оюутнуудаас сурж байгаа оюутнуудаас би илүү сурч ирсэн. Юу намайг их хүчтэй олж ирсэн гэхээр миний хүүхдүүд мэдээж хүний нутагт амьдарч байгаа хүүхдүүд 5-30-д босоод орой 6-30 хүртэл ажиллана. Тэр олсон мөнгө хүүхдийн цэцэрлэгт өгөн өөрийнхөө сурж байгаа, эхнэрийнхээ сурж байгаа сургуулийн төлбөрт өгч байгаа. Тэгэхээр миний хувьд бол 11-ээс 15, 16 онд бол олсон мөнгөө тэдэрт өгөөд нэг ч мөнгөө Монголоос манай найз нөхдөд эдэн дөрөв цуглаас мөнгө зээлж хэлсэн. Энд бол би хэлдэгсэн. Надад мөнгө байхгүй уушлаа. Би бол олсон мөнгөө гэр бүлийнхэнтэй хүүхдүүдийнхээ цэцэрлэг байранд өгөн дуусаа. 2015 он 16 оноос манай ах нар хэлсэн. Хангаа чи хүний нутагт ингээл залуу насаа үрээд хамаг эрүүл мэндээр хохироод ингээд ажиллаж 2 он байж хахаар энэ гэрээ чи том компанид орчооч юм. Тэгээд ерөнхийдөө бол Монголд очоод компаниудыг судлаад үзсэн, хувь эзэн сонирхсон. Ер нь бол хувь эзэн хийчихвэл бид гэр бүлтэй биднэрт бол маш боломжтой байгаа. Яагаад гэхээр тухайн компани хүүгөө 30% авчихна. За би нэг нөгөө хэлэхэд 70 хэдэн сая байр авсан. 70 хэдэн сая чи 30% 18-20 сая төгрөг авчихсан. Тэрийг өрчилж өгөөд тэгээ сар болгоныг сая 500 вон гэдэг чинь 3 сая төгрөг гэсэн үг шүү дээ. 3 сая чинь 12-оор үржүүлэхдээ 36 сая. 2 жилийн дотор хангалттай төлчихөж байгаа. Тэгээ ингэж би нэг байлтаа болсон. Тэгээд хаадаг ч гэсэн гэр бүлээрээ гэрээгээр хараар оюутан байгаа хүмүүс маань хүний нутагт эрүүл мэнд, залуу нас бүх боломжоо алдан байж бид бүхэн амьдарч байгаа. Тийм учраас эх орондоо ядаад буцахтаа байртай, машинтай, эрүүл мэндтэй, өөрийнхөө бизнестэй буцаасаа гэж та бүхнээс хүсэж байна. Ингээд та бүхэн энэ хүрэлцэн ирсэн та бүхэн бүгдөө байртай болоод буцаарай гэж өрөөе.